Талын Монгол байгаль их бүтэв. Манай суманд нэг 60-70 тэмээтэй хүн явж байна. Байданчид өвчсөн. За. Тэг би одоо зүйдэлж байгаа юм болоо гэдэг. Энэ ойрд бас тийм хүн хараагүй. Тэгээд энэ чинь хурж авахлан галзуурч байгаа юм биш байгаа гэж бодоод жаахан нойр мөрч босоод ирсэн гэсэн өглөө шүү дээ. Тэгсэн чинь англичууд. За. Тэгсэн чинь тэр нөгөө нэг ийм хотын ийм юунасаа ийм байшингийн тим юмнаас одоо энэ хүн төрлөختийг нь цухтааж байгаа юм байна. Монголын минь амттай Талын Монголыг ясны шүл чанж өгөх гэж байна л да. Оо ямар Тэгээд давхар болцтой. Тэгээ энийг би бас дүүдээ санахуулъя гэж бодсон юм. Амархан сайн байцгаана уу? Талын Монгол нэвтрүүлэгт маань Өвөр Монголын алдар дуучин Ишгтэн Ошооны угуул Данзангийн давшил дүү маань оролцож байна. Сайн явж ирв үү? сайн явж ирлээ. Хаварчаад харган болж байна уу? Сайн болж байна. Газрын одоо энэ эдгэний онцлог бас их өөр. Тэ бас өвөл идшээ идэж явахтаа нэг бүлгийг нь бол бас ингэж хатааж авдаг. Маха бурцалж авдаг. Тэгээд хаваршингаа жоохон харсаад ирэхэх үеэр нөгөө хатаасан махыгаа авч гарч иржтэй. Тэрээр одоо сайхан хоолонд хийж иддэг. Баг багт одоо урилтай шүлэн гэдэг байлаа шүү дээ. За. Манай аав ээж эмээ өвөө. Тэгээд жаахан наашиж ирээд давшаа идэх болоо. Давшаа. Тий. Зарим газар пятан гэж нэрлэдэг. Зарим газар бантан гэж нэрлэдэг. Манайхан бас салбдаа гэдэг. За. Салбдаа ингээд салбдаа ингээд хийж байгаа болохоор. Тий. Салбдаа гэдэг нэрлэдэг бас. Манайхан бас тасцсан гурал гэж ярих юм. Тасцсан гурал. Тасцсан гурал давхар шүлтэй тасцсан гурал идээл гэж ордог шүү дээ. Яг энэ галын яг эцчэндээ болсон хоолч гоё тий. Тий. Ил гал дээр байна. Яг ил гал. Тий. Энэ нэг эцчин хүчин нэг шал өөр болоод баг шиг байна. Тий. Гүн нэг монголчууд ярьдаг шүү дээ. Төлөөр баяжиж шөлөөр цаднаа гэдэг тий. Тэгэл боцтой шүл одоо будаатай шүл ингээл маш олон төрлийн шүлнүүд байна л да. Тий одоо энэ ингээд энэ боц Бүр сайхан нундаглцсан. үнэрлээ. Ямар гоё. Яг л өдөөний хатсан янзаараа байна шүү. Янз. Одоо нэг сайхан шүлшүүлээд сайхан. Одоо ингээд шүлшүүл. Тий. Энийг нэг хором төрүүлээд шүлшүүлдэг юм байна. Энэ заавар дээр юм гэж байна. Энэ чинь яг цэвэр байгалийн цэвэр хөрсөнд ургаж штеп. Энэ танаа хөрс бол дэлхийд нэгдүгээр ордог хөрс. Тийм учраас энэ яавч буруу юм урахгүй. Яавч одоо хүний биед муу юм уу. Тийм учраас бид нар жил болго ирж авч иддэг. Энэ эрэхтэй жуулчлахад цагаан идээд танаа цэвэр булгын уснаас уугаад явдаг. Харахгүй л тасаа. Тэгэхээр одоо манай Монголын энэ хоолны соёл энэ үг дээдсийн агуу энэ хэрчим хүч энерги шингэсэн хоол хүнс одоо энэ дэлхийг бүрхэж авах гэж байна.
Тийм болохоор одоо энэ боцтой шүлийг хоёлаа амтлаад үзье. За тэгье. За ялээ. За. Аяга. Тэ чигээр 10 хүн орон дотор болчихж байгаа. Амар те. Тэ амар. Тэгээ энийг ч одоо цахилгаан дээр Цахилгаан нүүрс гэж шаардахгүй. хийн дээр өрөөндөө энэ хаа бол хаа хийгээд ичилж байгаа. Одоо яг амсагч шээ. Хүүх. Яг бурцны ам. Яг шууд төрүүлээд борцсон. Шууд бурц амтагч байна. Яг гой. Энэ бол ямар ч нойтон маха хүндсэн маха энэ гэрчиж яахын алба байхгүй. Тэгэл шууд энийг игээд л шулнда. Аа. Тойл дээрээс нь гомно игээд л. Тэ. Итгэд их дүгүм. Аа. Янз. За нэмэр. Хайр газар амьдарч байгаа хүмүүс бол бас тест нутаг санагдуулахаар сайхан хоол. Яг жинхэнэ Монгол хүн л энийг дайрлах хийж их зөгцөд байгаа юм да. Энэ тэгээд өнөөдөртөө 11 төрөл гарсан байна. Одоо энэ бол өндөгтэй борцтой. Өө за. Шинэ 11. Цаашаа бол нэлээд өргөчих юм шиг байна. Ардын дуугаараа нэг цомог хийлээ. Аа. Тий, манай нутгийн одоо сайхан ардын дуугаараа нэг цомог хийсэн. Тий. Ардын дуу гэдэг имийг бас цааш нь өвлөн дэлгэрүүлэх тийм үүднээс бараг хүмүүс мартах шахсан. Тэр дуулга даагууч бутсан тийм дуунууд явж гарч ирж дуулаад дахин сэргээгээд артан төрөж үүднээс хийсэн. Он цагийг удаан туулсан дуунуудыг дуулах. Хүчтэй хэрэгтэй байдаг. Цаанаар нэг тий хүчтэй байдаг шүү дээ. Одоо би ингээд 4 настай халууныг дуулаад зогсож байхад л тэрний хүч ингээд мэдэгддэг шүү дээ. Тий. Тэгэхээр энийг мартуулахгүй ингээд явуулаад ивэл улам тэр дууны хүч улам он цаг уйлах тусмал хүчөөрөөд ахна шүү. Тий. Одоо би шөлөөр медалаа та айдуугаар бас нэг медалаач. Ахвай байдалтайгаа ингээ ойрхон байж байгаа үед бол яалтчгүй ээжийн чансан цайл орж ирдэг шүү дээ. Угаад сухад минь урам сэргээсэн Оолонотги минь амта тахан цай Allah'ın tümlimin ondan bağlısan Açıdan da sıkan içimin çansın sen За тэгээд энэ сайхан шүлний бостой шүлний ясны шүлний эрчим хүч биднэрт бас хураагдах болтугай. Одоо их сайхан эрч хүч болж одоо гэрэлтэн цацрах болтугай. Саяны энэ сайхан одоо дүүгийн маань аялгуулан дуулдаг энэ сайхан аялгууны эрчим хүч үгийн шид бас одоо нийт үзэгчд маань очих болтугай. За ингээ сайхан энэ сайхан Монгол нутгийн маань сайхан охи сайхан шим хүн бүхний одоо сайхан сэтгэл төрөх болох болтугай. Тэг хүн бүхэн бас амсаж үзэж тийм ээ. Энээс бас сайхан элч энерги авах болтугай гэж сайхан хүсэж байна. Тэгээд
Мөн одоо энэ нэвтрүүлгийг үзэн суугаа нийт түмэн монголчуудаа одоо энэ үзэж байгаа цагийн сайхан мэндийг хүргэе. Тэгээд та бүхний маань юу сансан 9 цагаан өсөлтөнд биелэгдэх болтугай. Мөн одоо ахын маань сайхан уран бүтээл нь булаг шиг сайхан ундрах болтугай гэж сайхан. Хөрөөл зүгнэ яа. Корэ. Алын Монгол байгаль их бүтэв.